Сайн бацхан уу Камжаа ТV байна. Солонгост 2025 оны 10 сарын 22-ны өдөр 12 цаг 30 минутанд 4 настай нэраа хүүхдээ баананд усанд оруулж байхдаа төр орхиод иртэл усанд живцэн байх шиг байна гэж нэгэн ээж маш их айж сандарсан байдалтай яаралтай тусламж руу залгаж дуудлага өгсөн. Төрөгнийхэн очиход өөрөөрөө амьсгалж авч чадахгүй уруулан хөхөрсөн нэраг аваад хамгийн ойрхон эмнэлэгт хүргэж өгсөн. Анх утсан эмнэлэг анхны тусламж үзүүлснийхээ дараа нэран биеийн байдал маш хүнд байгаа учраас илүү том эмнэлэг рүү шилжүүлэх хэрэгтэй гэж эмчийн хэлснээр төрөгний машины орон дээр тэр жижигхэн нэраг дахин хэвтүүлээд 110 км-ийн цаанд байх өөр эмнэлэг рүү аваад авсан байгаа. Анх хүүхдийг харсан төргөн тусламжийн ажилчид хэлэхдээ хинч харсан энэ хүүхдийг зодсон байна гэдгийг бол шууд ойлгосон. Тэр 4 сартай алган чинээ нэран биен дээр өөр өнгөтэй том хөхрөлтүүд байхаас гадна тохой, хамрын доор хэсгүүдэд шалбарсан толгоон хэсгээр шарахтай, бүр амны дотор тал хүртэл гэмтэлтэй байсан талаар ярьсан. Анх хүргэгдэж утсан эмнэлгийн эмч нар нэрайг хүүхдийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж үзээд шууд цагдаа дуудсан байсан болохоор ээж нь цагдаа нартай үлдэж харин ээжийнх нь оронд тухайн орон нутгийн халамжийн ажилтан хүүхдийг аваад төрөгний машинаар дараагийн эмнэлэг рүү хүргэж Гуанжүү хүртэл дагаж авсан. Энэ хооронд эмчнэрийн дуудлагаар ирсэн цагдаа нар эмнэлэг дээр ирж унтлагын хувцастайгаа байсан няран ээжийг аваад явсан байгаа. Няран ээж Сэлги гэх 30 дөнгөж гарч байгаа эмэгтэй цагдаа нарт мэдүүлэхдээ хүүхэд маань бүйлдсэн болохоор 0 авч ороод хүүхдийн жижиг баананд усанд оруулж явах үед хүүхэд маань хүндэрчихсэн. Тэрийг цаас авчирч цэвэрлэх гэж яагаад анхаарал маань түр сарнсан гэж хэлэнгээ. Би ерөнхийдөө төрсний дараах сэтгэл готрал, стресс маш ихтэй байгаа. Тухайн үед хэсэг хүүхдтэй хайхрамжгүй хандсан нь миний буруу бүх зүйл өөрөөс нь л боллоо гэж харамсаж ярьсан бөгөөд баривчлах үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгвэл хүүхдийн биед байсан тэр олон хөхрөлтийн талаар энэ ээж юу гэж тайлбарласан бэ гэхээр хүүхэд усанд живж байгааг хараад сандраад ваннаас гаргаж ухаан оруулахын тулд нэраад зүрхний массаж хийсэн. Дээрээс нь гар хөлийг нь хүчтэй хөдөлгөөд нурууг нь цохих явцад хөхөрсөн байхаа. Би 4 сартай нэраа хүүгээ огт хүчирхийлээгүй гэж мэдүүлсэн. За эхний эмнэлгээс 110 км давхижээж дараагийн эмнэлэгт хүргэгдсэн нэраа хүүгийн биеийн байдал ямар байсан талаар хүлээж авсан эмч ярахтаа бүр биеэ барьж чадахгүй уйлжсэн. Хагалгаа хийх гээд нээхэд дотор талаас нь маш их цус гарч нэрайн хэвлийн хөндөд ойролцоогоор 500 мл цус урчсан. 4 сартай ийм жаахан хүүхдийн хувьд 500 мл гэдэг бол маш их хэмжээний цус алдалт байсан болохоор энэ эмч нэлээд цочирдсан юм байна. Энэ бол усанд живснээс болохгүй гадны хүчний нөлөөгөөр элэг, дэлүү зэрэг эргэтэн урагдахгүй бол ийм байдал үүсэх ямар ч боломжгүй гэж эмчилсэн. Тэгэхээр зөвхөн усанд живснээс болоод үүссэн гэхээргүй хэвлийн хөндийн доторх цус алдалт болж таарч байгаа. Сэжигтэй шинж тэмдгүүд ингээд дуусаагүй. Толгойн хэсгийн зураг авахд тархины дотор цус алдалт илэрсэн мөн нэран биед хавирганы маш олон хугарал илэрч нэг яс бүр 2 газараа хугарсан гээд нийтдээ 23 хугарал илэрсэн. Хавиргууд олон хэсэгт өөр байрлал тугарсан байсан нь олон удаагийн гадны хүчний нөлөө байсан нь гарцаагүй гэж эмчнэр үзэж байгаа. Эмнэлэгт анх ирэхэд л биеийн олон хэсэгт хөхөрсөн нүд халтран байдалтай дээрээс нь хөхөрлүүдийн өнгө нь өөр байсан гэхээр гэмтсэн цаг хугацааны хувьд ч гэсэн өөр болж таарна. Мөн ясны хугарал, тархины цус алдалтын хэлбэрүүдээс харахад нэраа 100% тогтмол зодуур хүчирхийлэлд өртөжсэн байна гэж эмч дүгнсэн. Энэ нэраа хүүгийн нэрийг Чон Таун гэдэг. Энэ дэлхий дээр мэдлээд дөнгөж 133 хоног амьдарч байсан энэ нэраа 2 удаагийн мэс засалд орж амьдлтын төлөө ганцаараа тэмцэн боловч эмнэлэгт хүргэгдснээс 4 хоногийн дараа буюу 2025 оны 10 сарын 26-нд харамсалтай нас барсан. За нэрэн аав Чон Индог гэх бас 30 гаруй насны залуу ямар байр суурьтай байсан бэ гэхээр толгой доторх цус алдалт нь 8 хоногийн өмнө хүү маань орноос унахад үүссэн байх. Энэ нь бол эхнэр бит хоёр хүчирхийлсэн зүйл огт байхгүйгээд гэрийнхээ камерт яг нэрээ орноос өөрөө унж байгаа богино бичлэгийг нотлохоо болгож цагдаа нарт өгөхөрн цагдаа нар энэ аль гэрийн камертай байна штэ гэдгийг мэдэж авсан. 4 сартай Таун хүүгийн ээж Сэлгигийн мэдүүлэг баг-багаар өөрчлөгдөж эхэлсэн. Анхны мэдүүлэгтээ хүүхдээ хайхрамжгүйгээр усан дотор үлдээж төр орхисноо хүлээн зөвшөөрсөн ч дараагийн мэдүүлгүүд дээрээ
Би хажуунаас нь огт холдоогүй зүгээр хэсэг хугацаанд анхаарал саднаад юм бодохоор нь л тийм зүйл болчихсон гэж үгээ өөрчилсөн байгаа. Гэрийн камерын бичлэгийг төрсөн эцэг нь эхнэрийгээ хүүхэд хүчирхээлсэн гэдгийг үгүйсгэх зорилгоор орноос унсан хэсгийг л гаргаж өгсөн байгаа. Гэтэл эсвэргээрээ энэ бичлэгүүд нь хүчирхийллийг батлах хамгийн гол нотлохоо болж хувирсан. Нэг асуудал нь гэвэл энэ айлын зөвхөн унтлагын өрөө болон жижиг өрөөнд л камер байдаг. Гэхдээ 2025 оны 10 сарын 22-ны өдөр яг хэрэг гарсан өрөө нь унтлагын өрөө биш, угаалгын өрөө байсан учраас хяналтын камерт усанд живж байгаа хэсгийн дүрс бичигдээгүй. Гэхдээ энэ камер зөвхөн дүрс биш, дуугч гэсэн давхар бичдэг байсан болохоор мөрдөгчд тухайн үеийн угаалгын өрөөнөөс гарч байгаа дуу хоолойг сонсоход тэндээс маш хүчтэй цохих, зодох чимээ тодорхой гарсан. Хэрэг болж байгаа хугацаанд унтлагын өрөө хоосон хөнгүү байсан болохоор эхэндээ нэг онц зүйл бичигдээгүй юм шиг харагдсан ч дууны хэмжээг ихсгэхэд нуугдсан үнэн ил болсон байгаа. Өглөө 10 цагийн орчимд 50 унтах гэжсэн Ниран камерт үлдсэн дүрс тэрний амьдралын хамгийн сүүлийн 50 мөчөөсөн гिचилж олно. 10 цаг 40 минутын үед унтжсэн Нира дээр ээж нь очиж тэврээд өрөөнөөс гарч байгаа нь харагдсан. Гэвч ойролцоогоор 1 цагийн дараа хоосон өрөөний бичлэг дээр нөгөө угаалгын өрөөнөөс гинэт маш чангаар хүүхдийн уйлах чимээ сонсогдож эхлээд хүүхэд 10 минут тасралтгүй уйсны дараа байдал уламд ордож уйлах чимээ 4 сартай Нира хүүхдээс гармааргүй аимшигтай чангаар ойрлох үед ээж нь чи дахиад хүндэрч эхлээ зүгээр үхээд өг чам шиг юм надад хэрэггүй алаад өгье гэж хэлж байгаа нь сонсогддог. Ингээд 11 цаг 46 минутын орчим хүүхэд бие зассан юм шиг байна гэж таамаглаж болохоор нөхцөл үүссэн энэ үед нөгөө зүгээр л миний анхаарал хэсэг сарнсан гэж мэдүүлж ясан ээжийн тухайн үеийн сэтгэл хөдлөл нь маш хүчтэй, догшин ширүүн байсан нь бичлэгээс сонсогдсон хоолой болон хараалын үгнүүдээс ажиглагддаг. Удалгүй маш аимшигтай хэд хэдэн удаа хүчтэй цогж байгаа юм шиг чимээний дараа тасралтгүй уйлж ясан хүүхдийн дуу гинэт зогсож гэр дотор нам гүн болоход ээж Сэлги гэх нэмэгтэй хөөе чи яагаад байгаа юм бэ? Яана гэж хэлж байгаа дуу хоолойнууд унтлагын өрөөний камерт бичигдэж үлдсэн. За 12 цаг 3 минутын орчимд ээж нь хүүхдийн амьсгал хэвийн бус болсон гэдгийг анзаараад гинэт Яна гэж орилж үнэхээр яаралтай нөхцөл байдал үүсчлээ гэдгийг мэдчихсэн мөртлөө бүхэл бүтэн 30 минутын дараа буюу 12 цаг 30 минутад л түргэн дуудсан. Энэ 30 минутын хугацаанд юу болсныг мэрэгжилтнүүд таамаглахдаа хүүхдийн биеийн байдал хүндэрснээ дараа зориуд усанд живүүлэх гэж оролцсон байж магадгүй. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд өвхөхээс наагур амьтай голтой байхад нь нэгэнтэй л өвөх юм шиг байна. Өвхөлт нь тодорхой шалтгаан байхгүй болохгүй гэж бодоод живж нас орсон болгож харагдуулахыг оролцсон байхаа гэж шинжээч үтсэн байгаа. Зүгээр л хүүхдээ усанд оруулж байгаад түр анхаарал саднах хооронд санамсаргүйгээр нас орсон гэж хэлвэл өөрт нь хамгийн ашигтай тайлбар болно шүү дээ. Хэргийн яг хамгийн шийдвэрлэх мөч буюу хүчирхээлэл үйлдсэн гол хэсэг нь хяналтын камерт бичигдээгүй болохоор Сэлги дахин байцаагдахдаа тодорхой зүйл ярихгүй чимээгүй байсаар л байсан. Гэхдээ прокурор эцэст нь хяналтын камерын бичлэгээс тэрний энэ чимээгүй байдлыг няцаах хангалттай хүчирхийллийн нотлохойг олсон байгаа. Прокурор хэлэхдээ бидний олоогүй өөр камерын бичлэг байж магадгүй гэж үзээд гэрт нь нэвчлэг хийх зөвшөөрөл авч унтлагын өрөө болон жижиг өрөөнд байсан бүх камеруудыг хурааж аваад дижитал шинжилгээ хийсэн. Гол нь энэ гэрийн камерууд зөвхөн сүүлийн 11 хоногийг л хадгалж үлддэг байсан. Нийт 11 хоногийн бичлэг ойролцоогоор 4800 ширхэг видео файлыг нэг бүрчлэн шалгасан бөгөөд хамгийн эхний бичлэгээс авахуулаад өөрийнхөө тээж төрүүлсэн 4 сартай хүүгээ маш хэрцгийгээр хүчирхийлж Нираг хөлнөөс нь дээш өргөөд сэгсрэх, нүүрэн дээр нь гიშгэж байгаа бас нүрийг нь дэрээр дарж дээгрэн сууж байгаа дүрсүүд ил болсон мөн хан руу савж шидчихсэн.
Тэр бичлэгүүд дээр гарч байгаа хүчирхийлэл үгээр хэлхийн аргагүй аимшигтай байсан болохоор энэ ил болсон бичлэгүүдийн цаана олон нийтэд цацагдаагүй харуулж болохгүй тэрнээс ч харгас зодуур яраллын бичлэгүүд байгаа гэж хэргийг хариуцсан прокурор эмэгтэй ярьсан. Төрсөн хүүхэдтэй бүхэл амьгүй хүүхэлдээнд ч хийж чадамгүй хэрцгий үйлдэл гаргасан энэ ээжийг Рас Сэлги гэдэг гэрлэхээс өмнө физик эмчилгээний эмч байсан болохоор хүний биеийн талаар яавал юу болох талаар хамгийн сайн мэддэг хүн байгаа. Ийм тодорхой нотлох баримтууд гаргаж ирсний дараа л Рас Сэлги би хүүхдэд цоцсон нь үнэн бас угаалгын өрөөнд ганцаархан усан дотор орхисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч алах санаа огт байгаагүйгээд бурууга бүрэн хүлээхгүй байсан. Харин энэ үед чон 5 нэрэн задлан шинжилгээний хариу живж нас бараагүй нэрэн маш олон дотор эрэхтэн бяцарч гэмтэж цус алдалтын шокноос үүдэлтэй нас орсон байна гэдэг дүгнэлт гарснаар нэрэг хайхрамжгүй байдлаасаа болж өвхөлт хүргэсэн гэдэг хэргийг шууд алхахын хэрэг болгож яллагдагчаар татсан. За хяналтын камерын бичлэгийг өөрөө цагдаа нарт өгсөн ап болох Чон Индог үнэхээр эхнэрийнхээ хүүхдтэй гаргаж байгаа хүчирхийллийг мэдээгүй байсан уу гэдэг асуулт гарч ирсэн. Эхэндээ бол би огт юу ч мэдээгүй гэж яснаа бичлэгүүд ил болсны дараа энэ зэргийн цохор зодуурыг би хүчирхийлэл гэж мэдээгүй. Хүүхэд өсгөх явцад ээж нь аашилж энэ зэргийн зүйл болтгол гэж бодсон гэд өөрийгөө өмөрсөн байгаа. Тэгтэл яг энэ камерын бичлэг дээр Сэлги нэрайг зодж явах тухайн үед наадах чинь хүүхдийн хүчирхийлэл штэ гэж өөрийнх нь хэлжсэнийг олж тогтоосноор энэ аав хэрэг гарснаас яг 1 сарын дараа хүүхдийн хүчирхийллийг мэдсээрэж үл тоосон, үл хайхарсан гэсэн гэмт хэрэг толбогдсон баривчлагдсан байгаа. Солонгосчууд энэ эхнэр нөхөр хоёр яг нэг тэрэгний дугуйнууд гэж эгдүүцсэн бас нэг зүйл нь цагдаа нар Чон Индог буюу энэ нэрэн аавын утсыг шалгах явцдаа эхнэр нь баривчлагдаад хоригдчихсан нэрэ хүн эмнэлэгт нас орсон яг тэр өдөр рүүм салоноор үйлчлүүлж бие үнэлэгч аваад явжсэнийг зарласан. Хэрэг үйлцэн энэ хосын ойрын танил Юрим гэх эмэгтэй нэрэ нас орсны дараа зориг гарган өмнө нь харж ясан хүчирхийллийн шинж тэмдгүүдийн талаар цагдаад гэрчийн мэдүүлэг өгөхдөө бид нар гэр бүлийн найзууд байгаамаа. Гэрт нь очиход өөр өрөөнд ээж нь хүүхдээ зодоод байгаа юм шиг чимээ гарч яхахыг олон удаа сонсч байсан. Нэрэ нөр хөхрөлтөө байхыг ч хид удаа харж ясан гэд цагдаа нарт үнэнгээ хэлсэн. Энэ мэдүүлэг маш том нотлох баримтуудын нэг болсон. Тэрийг нэрэн аав нь Чон Индог мэдээд энэ Юрим гэх эмэгтэйтэй холбогдож чи яагаад цагдаа нарт тийм мэдүүлэг өгч байгаа юм бэ гэд байн буруутгаж чи гэр бүлийг минь сүрүүллээ. Одоо хүүхэд нас орчихсан байхад өнгөрсөн юмыг тэгж яриад явах ямар ч шаардлагагүй байсан гэх мэтээр дарамтлажсэн байна. Гэвч нэрэн аавын ийм ойлгомжгүй үйлдэл ингээд дуусаагүй. Нэрэг задлан шинжилгээнд оруулсан тэр өдөр хүүхдийг тээвэрлэж явсан түргний аврагч руу хүртэл Чон Индог залгасан. Ёсу хотын нэгэн сошиал группт хүүхдийг эмнэлэгт хүргэснээс хойш 4 хоногийн дараа нас орсон тухай мэдээлэл нийтлэгдсэнийг хараад тэр аврагч би энэ нэрэг эмнэлэг рүү зөөгөөд тээвэрлэж явж байхад сэтгэл минь их өвдөжсэн. Энэ хүүхэд одоо Тэнгэрийн од болон хувирсан гэсэн утгатай эмгэнэл илэрхийлсэн сэтгэгдэл бичээд удалгүй энэ аврагч залууд даргаас нь дуудлага ирж Чон Индог чамайг хүүхдийнх нь нас орсон тухай мэдээний дор сэтгэгдэл үлдээсэн гэж шүүхэд өгнө гэж ярьсан талаар бас хэлсэн байгаа. Ингээд хүүхэд нь аимшигтайгаар төрсөн ээжийнхээ гарт нас орчхаад байхад хэрэг явдлыг дурдсан болгон руу Чон Индог залгаж сүрдүүлдэг бас тэрний дуудлага энэ хэргийг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад хүртэл ирсэн байгаа. Эцэст нь энэ эцэгт хүүхэд хүчирхийллийг мэдсээрэж үл хайхарсан гэдэг ял дээр нь нэмээд хэргийн гэрч холбогдох хүмүүсийг өш хонзгийн сэтлэр сүрдүүлсэн гэх нэмэлт хэрэг бас үүсгэсэн. Нэрэн ээжийн ойр дотны хүмүүс ярихдаа тэр эмэгтэй үнэхээр цовоо сэргэлэн гэгээлэг зантай хүн байсан. Хормой хийж хүүхэд төрүүлснийхээ дараа ажилласаа гараад хүүхдүүдээ асрах ажилд бүхнээ зориулдаг байсан гэж ярьсан. Хүүхдүүдээ гэж олон тоон дээр ярьж байгаа шалтгаан нь энэ хосууд хүчирхийлүүлж нас орсон няраагаас гадна 2 настай нэг охинтой бас маш бага насны хүүхэд байгаа. Тэр хүүхэд нь анхны хүүхэд нь болохоор маш их анхаарал халамж зарцуулж нөхөртөө ч анхаарал тавьж чадахгүй байна гэж Сэлги найзуудтай ярьдаг байсан юм байна. Том охин болон Нера хоёр хоорондоо олон насны зөрүүгөө ойролцоогоор 2 насны зөрүүтэй Рас Сэлги гэх нэмэгтэй 2 дахь хүүхэд болох нас орсон 5 үнийг жирэмслээд төрөх төгчөх үедээ эхний хүүхдийнхээ 1 насны төрсөн өдрийн баярыг бэлтжижсэн байна. Гэвч гинэт усан гарч эмнэлэг твдэх шаардлагатай болсноор маш их хүлээж исэн тэр 1 насны төрсөн өдрийн баярт оролцож чадаагүйдээ уурлаж ер нь 5-наас болоод би том охиндоо анхаарал тавьж чадахгүй байна гэж гомдлож ирсэн байгаа.
Анхны хүүхдээ маш их хайрлаж бүхнээ зориулдаг хэрнээ дөнгөж төрсөн Нираага яагаад ингэж хүчирхийлж үзэн яддаг байсан талаар мэрэгжлийн сэтгэл зүйч үзэхдээ нас орсон Нирааг ямар ч бэлтгэлгүй төлөвлөгөөгүй болсон байх. Хевлидээ тээж явахдаа хүртэл нөхөртөө гомдож энэ хүүхдэд ямар нэг муу зүйл тохиолдосоо гэж боддог байсан баха. Энэ нь хил хязгаарын эмгэгтэй хүмүүст ажиглагддаг нэг онцлог. Ийм эмгэгтэй хүмүүс хоёр объектыг туйлширсан байдлаар бүрэн салгаж хүлээж авд юм байна. Өөрөөр хэлбэл анхны хүүхдээ өөрт нь ирсэн Тэнгэрийн элч мэтээр харин хоёр дахь хүүхдээ яг л чөтгөр мэт хүлээж авах тохиолдол байдаг. Бас өөрийнх нь төсөөлж байсан төгс гэр бүл болох ёстой төрсөн өдрийн баяр дээр сайн ээжийн дүр төрхөө хадгалж үлдэх боломжгүй болж ирэхээр шинээр гарч ирсэн энэ хүүхдийг муу хүүхэд гэж үзэх, мөн бүх сөрөг мэдрэмжээ тэр хүүхэд рүү чиглүүлж улмаар энэ нь гэр бүлийн хүчирхийлэл рүү шилжсэн байх магадaltaй гэж үзсэн. Прокурорын байгууллага мөрдөн шалгалтын явцад хэргийг хүүхэд хүчирхийлсний улмаас нас орсон гэсэн зүйл ангиар өөрчилж ялсан боловч энэ ээж одоо хүртэл надад алга санаа огт байгаагүй гэж зүтгэсээр л байгаа. За энэ эхнэр нөхөр хоёр хэрэг үүссэн үеэс ахуулаад нэг хуулийн фермийн бүхэл бүтэн 8 өмгөөлөгч хөлсөлж өөрсдийгөө өмгөөлүүлж байснаас гадна Расселгээ өдөрт хамгийн ихдээ 2 удаа өдөр болгон шүүх рүү өөрийн гин бурууга ухаарч яана гэсэн өрчөөл хүсэх захиа бичиж явуулсаар ирсэн. Харин нөхөр нь би хэргийг үлдээгүй, Нираа хүүхэдтэй нэг ч гар хүрч байгаагүй. Манай гэр бүлд дахиад 20 настай охин байна. Би үлдсэн хүүхдээ харж хамгаалах ёстой. Надад гин буруу байхгүй, би юу ч мэдэхгүй гэсээр л байгаа. За хэрэг 25 оны 10 сард гарсан бол энэ хэргийн анхан шатны шүүх хурал сая 26 оны 4 сарын 23-нд болж өнгөрлөө. Хуралд оролцуулах гэж эхнэр нөхөр хоёрыг шоронгоос авчрахдаа нэг автобусанд суулгаж авчирсан. Тэр өдөр шүүх танхимын гадаа маш олон ээж нар бас Нираа хүүхэдтэй залуу гэр бүлүүд ирж энэ хоёр гэмт хэрэгтнийг бүх насаар нь хорхыг шаардаж эсэргүүцлийн жагсаал хийжсэн. Шүүх хурлын шийдвэрээр ээж Расселгийг бүх насаар нь хорих ялганоож харин аавд нь 4 жил 6 сар хорих ялаар шийтгсэн байна. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Өшөө олон болсон бодож явдал гэмт хэрэгүүдийн талаар сонсохыг хүсвэл сувгтай subscribe болон хонх лайк дарахаа битгий мартаарай. Тунгадгүй иргэн уулзлаа. Түр баяртай.